сүүлийн 7 жил тасралтгүй контент үйлдвэрлэж байна гэж тийм ээ. Тэгэхээр өдөр болгон нэг контент оруулж байна уу? Ер нь нийт хийсний контент ямар тоог нь ухсан чинь өнгөрсөн 6-7 жилийн хугацаанд өдрийн 1.2 контент орсон байна. Хагасаа бүтэн санд оруулсан ч 1.2 гарч байгаа. Ерөнхийдөө байнга. За тэгээд амьдрал бол ерөөсөө зүгээр контент болчихж байна. Амьдралын нэг хэсэг болчихж байгаа шиг шүү дээ. Яг уу контент нэг өдөр дотор хийждэг. Тэгээд ойролцоо нэг цаг орчим ордог юм. Тийм болцсон. Тийм байгаагүй. Гэхдээ ерөөхдөө амьдралын томоохон хэсэг ерөөсөө авдаггүй. Туршилтаа болцсон болохоор тэгээд үлдсэн цаг ерөөхдөө нөгөө контентуудын санаа цуглуулдаг. Хаасаагүй явсан ч тэгээд дундуур нэг санаа орж ирэх юм бол ойн сонирхолтой байна гэд шууд гар утас аваад тэмдэг хөдлөө яваал тэгэл тэрийг ингээд бичээд дуусгаад яг контент бичдэг өдөр бүгдийг ингээд үйлдвэрлэждэг. Яг миний хувьд одоо жоохон тийм төвөгтэй хүн шиг санагдсан л да. Яагаад вэ гэхээр яг бид нөгөө монголчууд ч нэг өдөр тутамдаа ер нь жоохон удаан за тэгээд нэг хийцгүрсэн амьдралын хөвшилтэй шүү дээ. Тэ? Таны амьдрал бол ерөөсөө офсосооч бараг гардггүй гэж ярьсан байл шүү дээ. Хагас бүтэн сайнгүй ажилладаг. Тийм одоо өнөөдөр бас энэ бүтэн сайн бичлэг авагдаж байна. Тэгээд юм би бас шууд хийж лээсэн. Тэгэд сүүлийн 1 жилийн хугацаанд 3 номоо гаргацсан байгаа тийм ээ. Үгүй сүүлийн 3 жилийн хугацаанд 3 ном гаргасан, 4 жилийн хугацаанд 4 ном гаргасан. Тэгээд ер нь 5 жилийн дотор 5 ном гаргасан байгаа. Жилд нэгээ гаргаад байна тийм ээ. Тий. Тэгэхээр одоо дэлгүүрээр дүүрэн ном байж таны ардч гэсэн танай офис дүүрэн ном байдаг тийм ээ. Таны номнуудыг яагаад унших ёстой гэж боддгийг. Одоо мөнгөөлөөр дулсан, буруу хөрөнгө олт хийсэн, хурдан баячих гэж үтсэн одоо мөнгөний хөрөнгийн зам мөнгөний зовлонгоос аль болох хурдан намсгаа авъя да гэсэн зорилготой хүн бол миний номыг авч уушаа. Яг гэх юм бол би өөрөө тэр замаар явсан. Мөнгөний зовлонтой байсан. Тэгээд өөрийнхөө хийсэн үйлдэлүүдээрээ өөрийнхөө алдаануудыг засаад ерөөхдөө тий замаар амжилттай явсан. Тэгээд тэр замаа л хуваалцаж байгаа. Тэр замыг товчилж өгөхийн тулд таны ном тус болно гэж хэлж байна тий. За тэгээд та өөрөө санхүүгийн эрхчлэлд төрсөн үү? За. Тэгээд саяхан бас нэг бичлэгийг чи харсан чи бүрөөс ундагч гэдэг юм а тийм ээ. Бидний нөгөө санхүүгийн эрх мэдэл төрсөн хүн чинь үнэтэй байшинд, үнэтэй машин, үнэтэй цаг ч юм уу хэрэглэх ёстой гэсэн ойлголт байна шүү дээ. Автоматар суудсан. Гэтэл та санхүүгийн эрхчлэлд төрсөн хүртэл ахаад юуны төлөө зүтгээд тий хэрэглээ ингийн байгаад. Өмнө санхүүгийн эрхчлөөнд хүрэх замдаа явж байхдаа нөгөө тансаг хэрэглэжсэн. Range Rover ундаг байсан, Mercedes-Benz-тэй байсан гэх мэтчлэн. Тэгээд ер нь бол амьдралын нэг томоохон асуудал гараад, мөнгөний асуудал гараад. Тэгээ өмнө тэр гой тансаг юмнууд намайг боож эхэлсэн байхгүй юу? Тэгээд санхүүгийн хувьдаа ч гэсэн боогод эхэлсэн, бас нэр хүндийн хувьдаа ч боогод эхэлсэн. Яг гэх юм бол одоо Range Rover ундаг байсан хүн одоо гин Prius-тай харагдаж болох юм уу? Гэх мэтчлэн одоо өмнө таниулсан местнээс буугаад ирээд тэгээ өмнөх хүмүүстэй танилцуулсан мест маань одоо эд хөрөнгөөс тодорхойлдог байсан бол одоо гинт Range Rover очно гэдэг чинь хөө яатсан бэ гэд асуудал гараад магадaltaй байсан байхгүй тийм учраас тэр янз бүрийн юмнуудад зурлаад байсан. Тэгээ зурлцаар хагаад асуудлаа илүү хүнд болгоод тэгээд зурлахаа болсон дараа айгуу гоё чөлөөт болсон. Тэгээд дахиад ихгүй хэрэггүй ерөөдөө шийдсэн. Тийм хэрэглээрөө Монголд бас урьдчилан тоногдсон байна шүү дээ. Урьдчилан тоног 99.11 авах ч гэдэг юм уу тийм ээ. Үнэтэй машин авах ч гэдэг юм уу. Ингэж дүр эсэх тийм зайлшгүй шаардлага тулгараад байна шүү. Яг нөгөө мэдээж тэр статус илэрхийлсэн юм хэрэгтэй. Тэ? Одоо яг нэвтрүүлэх нэр чинь одоо би хийм бэ гэж байна шүү дээ. Тэрийг хүмүүст ерөөхдөө зарлах хэрэгтэй. Тэ? Амаа нэхээс өмнө ерөөхдөө жоохон үнэр танарн гарч ирэх хэрэгтэй. Нэг гоё юм юу юм бэ гэх юм бол одоо гайгүй зарагдсан номтой Facebook social дээр олон дагагчтай учраас тэр маань одоо миний тоноглол болж байгаа гэсэн үг байхгүй юу. Тийм учраас одоо ямар нэгэн байдлаар хүмүүс ерөөхдөө надаас чи хийм бэ гэж юусэн асуухгүй байгаа байхгүй юу. Яг гэх юм бол миний урт миний хийсэн 7 жил тасралтгүй явсан контент миний урт төрүүлээ явж байгаа учраас өөрийнхөө би хийм бэ гэх юм бол ямар нэгэн байдлаараа өөрийнхөө тоноглох хэрэггүй болчихж байгаа. Дэлгүүрээр дүүрэн одоо өөрийгөө өөрчлөх тухай номнууд байна.
ер нь номноос хүн өөрчлөгдөн гэж байдгүй. Өөрийгөө олно гэж бараг байхгүй гэсэн утгатай хариулт өгсөн байлээ л дээ. Та өөрөө бол шашингүй юм шиг байгаа. Ярьцлаганаас нь харахад. Тэгсэн мөртлөө шашин л өөрчилж магадгүй. Энэ номнууд бол өөрчлөхгүй гэсэн тийм хариулт харсан байхгүй юу? Шашин хүнийг өөрчлөө. Одоо хүмүүс ямар жишээ өгдөг юм бэ гэх юм бол 3 жилийн өмнө би хөдөө явж байхдаа найзуудаараа хамт хийд орсон байхгүй юу? Тэгээ хийд рүү орохдоо хүмүүс тэнд очиж ирсэн. Тэгээд очроод яг нэг тойроо яваад тэгээд тэр хамгийн цаатлын буланд нэг ийм булан байсан. Модон. Тэгээ амар ингээд маш их сэмэрсэн будгын айлын алдсан, хэлбэрээ алдсан ингээд дэлгэрсэн мод байсан. Яагаад дэлгэрсэн бэ гэх юм бол хэдэн зуун жилийн хугацаанд хүмүүс тэндээ ингээд толгоо мөргөд байсан байхгүй. Тэгээ би холоос харахтаа тэр толгоо мөргөж байгаа хүмүүс харж байгаа байхгүй. Ингээд нүдний шилээ тайлаа. Тэгээ гээл те. Ингээл ямар сони юм бэ те. Дотор ингээд амар манипуляц явж байна. Би бол хизээш тийхгүй гээл тэгэл найзуудаараа ингээд тойр явж байгаа байхгүй. Тэгээ яг миний хэлж болсон чинь нүдний шилээ тайлаад яг бусад хүмүүс шиг яг адилхан дүн гэж байгаа байхгүй. Тэгэл гарч байхдаа яг юу болсон бэ гэ өөрийнхөө оншилсан чинь тэр орчин намайг миний үйлчлэлийг өөрчилсөн байгаа байхгүй. Одоо ингээ харах юм бол шал өөр жишээ юу юм бэ гэх юм бол энэ шашин ерөөхдөө тэр Европоос аягүй сайн харж болно. Тэг Кристийн шашин гэдэг юм маань ер нь бол тэр Европын нөлөөний дотор бид нар одоо ч гэсэн байж л байгаа. Одоо манай хуулийн систем бүр тэр чигтээ өршөөх ёстой. Тэ шоронд ороод цагаа идлээд тэгээ гарч болно. Тэ энэ бол ер нь цэвэр Кристийн үндсэл байгаа байхгүй юу? Одоо муслим улсууд яагаад өнөөдрийн байдлаар ийм байгаа юм бэ? Европ яагаад хөгжөөд байгаа юм бэ? Тэ гэх мэт чинь ерөөхдөө шашингийн үндэс юм шиг надад харагдаад тэгээд Европыг хамгийн амжилттай юу болгосон бэ гэх юм бол мэдээж тэр сониочсон байгаа. Тэгээ бас тэр шашин тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байгаа. Тэгээ философи бас орсон байгаа л да. Гэхдээ энэ Кристийн шашин дэлхийд даяар ингэ нөлөөлж байгаа юм нь маш хүчтэй явж байгаа. Ерөнхийдөө хүмүүсийн хүмүүжил ба соёлын суурь болоод тэрэн дотор бид нар ч гэсэн амьдарч байгаа байхгүй юу. Тэрийг хараад ер нь хамгийн сайнаар хүнийг массаар нь өөрчилсөн юу юм бэ гэх юм бол шашин юм байна. Тэгээ тэрийг яагаад хүмүүсийг тэгж өөрчилдөг юм бэ судлаад өнгөрсөн номны нэлээд том тулгуур болсон. Тийм нөө шашин нөө нийгэм юу юм бэ гэх юм бол нөгөө энийг хийж болно, энийг хийж болохгүй гэдэг байгаа шүү дээ. Тэгээд ямар ч шашингүй байлаа гэж бодъё л да. Тэгэх юм бол хойд амьдрал байхгүй. Тэ тавилан гэсэн юм байхгүй. Тэгээд одоогийн 76 харах юм бол яг тэгж амьдраад байгаа шүү дээ. Тэ хойд амьдрал байхгүй, бузар юм хийх юм бол хамаагүй. Тэ юм идчихэл тааруул болж гинэ гэсэн одоо шашинлаг биш хүмүүс тэндээ суугаад байгаа байхгүй юу. Тэгээд бид нар бас нөгөө харж байгаа юм бол тэр нөгөө хэсэг хугацаанд манайхан бас тэр шашинлаг байдлаа бас алдсан байгаа. Баахан ламнуудаа буудаад тэгээд социализм угаасаа шашин бол ард түмний героин нөлөө хар тамхи гэдэг Карл Маркс буюу Сталин хэлээ явж исэн. Тэгээд бид нар бас нөгөө нийтээрээ баригдахгүй юм бол бузар юм хийчихье, товчлъя, амарчуулъя, зохицуулъя, ярья гэсэн юмнууд яваад байгаа болохоор манай улс бас ингээд зовж байгаа юм шиг бас харагдаж ил да нөгөө corruption бузартах нь одоо энэ нэлт байгаа л да. Тэгэхээр энэ яриаг юу руу хөтлөх гээд байна вэ гэхээр одоо ер нь бидний сайн мэд бизнесмэнүүд баг ихэвчлэн л өөрсдийн гэсэн лам багштай байна л да. Гэтэл нөгөө ламдаг их юм нөгөө шашиндаа хагуулна гэж өөрийнхөө энэ бузар болоо зүйлийг тэгээ хоёр бузарсан хоорондоо бузартаад байгаа байхгүй. Тэгээ нэгтэл за шашин бол үнийг өөрчилж болох юм байна. Энэ хүмүүсийг бол магадгүй өөрчилж болох юм байна тийм ээ. Одоо энэ бузар зүйл хийж байгаа одоо улс төрчид гэдэг юм уу юу гэдэг бизнесээс салбарах. Гэтэл энэ олон номнуудаар хүнийг өөрчлөх боломжгүй юм уу боломжтой юм. Зарим номнууд зарим хүмүүсийг өөрчилдөг. Намайг өөрчлөн хэдэн номнууд байгаа. Тэгэхдээ ном уншиж чаддаг хүмүүс байгаа. Ном уншиж чаддгүй хүмүүс байгаа. Тэгээд яагаад тийм байдгийг яг тодорхой хариулт надад байхгүй. Оюун ухаантай холбоотой байж магадгүй. Хэр их ном уншдаг юм бэ тэрнээс хамаатай байгаа ах. Тэгээ ээж аав нар гэртээ бас ном уншуулдаг юм уу? Ерөнхийдөө юмыг ойлгохгүй байна, юмыг чадахгүй байна гэдэг юм асуулт гараад ирэх юм бол судлая, YouTube видео үзье, контент үзье, чаддаг хүнээс асууя, чаддаг хүн байхгүй юм бол чаддаг хүний бичсэн номыг аваад тэгээ тэрнээс үйлдэлүүдийн копитод тэгээд амьдрал дээр хуулж ашиглах үзэх үгүй юу гэсэн одоо нөгөө тархины алгоритм хүний толгоон дотор хүний
сүнслэн суудсан байна уу үгүй юу тэрнээс хамаарна. Ихэвч хүмүүс нь харамсалтай боловсролын системнээс болж ер нь номтой хэрхэн харьцдаг юм бэ гэх юм бол хариултуудаа олъё, шалгалтнаа бэлдээ. Энэ ном унших ёстой болохоор уншия. Гэхдээ яг хийж байгаа юм буруу болохгүй юм байна. Тэгээд өөр хүний явсан замын товчлыг авчия. Тэгээд тэр замаар нь алхаж үзье гэсэн юм маань нэлээд хэцүү байх шиг байна. Тийм учраас ихэвч хүмүүс номноос өөрчлөлтгүй юм аа. Тий, маш олон ад жаргалын тухай номууд байгаа, маш олон жин хасахын тухай номууд байгаа, маш олон харилцаагаа сайжруулах гих мэт ч номууд зарагцаар байгаа. Одоо миний хамгийн их ярьдаг нөө Баян Авьядаа тэгсээр Монголда 150,000 140,000 копи зарагдсан. Тэрнээ манай Монгол улс дөрвөн ядуу байгаа байхгүй юу? Тэр байгаад байдаг. Тий. Тэгэхээр та номнуудаа ямар хэл дээр бичдэг вэ? Эхлээд англиар бичнэ. Тэгээд орчуулгын багаараа тий орчуулагч тэгээ орчуулна. Хэдэн настайгаас Европт ирсэн? 6 настайгаа явсан. Тий. Хэдтэй дээрсэн бэ? 2008 онд зуны амралтаараа ирээд тэгэл гоё юм байна гэд тэгээ 2009 онд бүр буцаад ирсэн. Тэгэхээр би ч гэсэн Японд сурж ирсэн л да нэг жил хагас гарan ер нь Монгол хүнтэй харьцаагүй байсан чи эхлээд Япон хэл дээр юмнууд орж ирдэг болчихдөг юм байл л да. Тэгэхээр би таныг бас харьцангуй ойлгож ин гэж хөдөө бодоод байна. Монгол хэлээ марцсандаа биш байх. Таг марцсан байсан. Таг марцсан. Ер нь бол нөгөө хүний яриаг жоохон ойлгоно. Тэ. Тэгэхдээ өөрөө ярьж чадахгүй. Ерөөсөө ярьж чадахгүй. Тэгээ номнуудынхаа бас оршил хэлсэмсгий ч гэсэн өөрөө өгсөн байл шүү дээ. Хүмүүсээр хөвчүүлээд байх шиг тал байдаг. Үгүй бүгдийг нь өөр. Тийм. Тэгэхээр редакторлуулсан уу. Би таны номнуудыг уншиж амжаагүй л байна л да. Сая ярилцахаас өмнө номыг харсан. Редактор болсон. Хамт бичдэг хүмүүстэй. Тэгээ маш мундаг. 1 минутаас богино юм хүмүүс үзэх дуртай байж тээ сошиалт бол тийм. Mobicom, Unitel-ийн имэйл юм уу байдаг штэ. Ирхэм харилцаж танаа гэж. Тэгэл угаасаа хүн гэл те. Эсвэл тэр Mobicom-ийн 22 дугаарнаас залхтай угаасаа хинч авахаа болцсон. Яг гэх юм бол яг миний асуудал нэрээ тулгарсан санал болохгүй байгаа хгүй юу. Манай дата багц 12 ГБ-аас 24 ГБ болсон гэх юм бол надад ямар хамаатай юм биш байхгүй. Эсэргээр эдрээ хаа. Тэ. Өнгөрсөн сар та 49 ГБ ашигласан байна. Тэ. Тэгээ 19 ГБ нэмэлт төлбөртэй байсан байна. Танд ерөөхдөө 50 ГБ дата багц тохирох юм байна. Тэгээ энийг авах юм бол та сартаа 20,000 төгрөг хэмнэ гэх юм бол би уцаа таслахгүй байхгүй. Гэхдээ нөгөө хүм болгон руу ярьж байгаа юм чинь натаа ярихгүй байна гэсэн мэдрэмж аваа. Тэгээ одоо энэ камерын арт ч гэсэн нэг л хүн сууж байгаа. Тэр хүнтэй л ярих хэрэгтэй. Тэгээ тэр масс айлд юм байхгүй болсон. Масс угаасаа анханасаа байгаагүй. Одоо нөгөө сонголт байгаа болохоор шууд сувгаа ингээд YouTube дотор ингээд хэдэн сая сувг байгаа болохоор нэг л хүнтэй харьцаад нэг л хүний асуудал дээр тулгараад харьцахгүй юм бол угаасаа хийж үзэхгүй. Яг контентыг үзэж байгаа хүмүүсийн сегментчлээ харахаар ер нь хэдэн настайхан байна? Дийлэнх нь. Маш сонирхолтой 13 14 настай хүүхдүүд маш ихээр мессеж явуулдаг. Ирээдүйд би яах юм бэ? Яаж мөнгөтэй болох юм бэ? Гэх мэт шин тийм мессежүүд ирж байгаа. 25-аас 28 настай хүмүүс бас байгаа. Гэхдээ яг үл хийдэг хүмүүс ойролцоогоо 36 37 настай. Өмнө нь ерөөхдөө ямар янз бүрийн одоо хөрөнгө олт хийгээд үзсэн, фейлдсэн, бүтлгүүдсэн. Тэгээд энэ идиотын ярьж байгаа юм үнэн юм байна гэсэн хүмүүс маш ихээр одоо баг багаар орж байгаа. Одоо 6 5 жилийн өмнө ч гэсэн миний сургалтанд сууж ирсэн хүмүүс бас байгаа. Тэгээд тэд нэр одоо л үлэлт авч байгаа. Мөн юм байна. Худлаа яриаггүй юм байна. Одоо би билээ. Яг одоо нөгөө бид нар сүүлийн үед нийгмийн даатгал төлөх сонирхолгүй болчлоо л да. Тэтгэврийн насанд хүрэхгүй чад ийцнэ. Тэ? Тэтгэвэр авах ийм цөөхөн тэтгэврээр яах вэ гэсэн мөртлөө таны хилээд байдаг тэр нөгөө хадгаламж гэдэг юм уу тэр өөртөө хөрөнгө оруулалтуудыг хийхгүй байгаа юм л та. Тэгээд юу ахгүй юу? Одоо зовмоор байгаа юм уу? Хөгшилсөн хойно зовмоор байгаа юм уу? Сонголтоо хий. Тэ. Юм даах үедээ, юм ойлгох чадах үедээ тэ. Иргэн тойрны хүмүүс ингээ буцалж явахдаа зовлон үрээд яваад явах юм уу? Эсвэл 70 настайгаа зовх юм уу? Сонголт нь ерөөхдөө аюу амархан баха. Тэтгэврийн насныхан бүх юм дууслаа гэж бодохгүйгээр таны дээр зөвлөд байдаг шиг явах боломжтой юу? Тэтгэврийн насныхан эрүүл мэндээс хамаар. Тэ. Юу хийж ирснээс хамаар. Зүгээр ямар ч сонирхолгүй зүгээр цалин цуглуулах юм бол тул нэг ажил хийж исэн хүн
тэгээд жоохон бүдүүн болоод тий энерги муутай болоод тэгээ ерөөдөө ингээд хандлт нь аяга ойлгомжтой нөгөө тэтгэврт гараад ирээд нөгөө утас чин дуурхаа болчих юм бол хэрэгцээгүй хүн байхгүй. Тий. Тим хүн бол маш хэцүү. Хаасаа. Залуучуудад их шүүмжлэлтэй ханддаг юм шиг байна л да. Монголын. Тий. Энэ яг тэр Германд байсныхоо эсвэл бол зүгээр л өөрийн харж байгаа онцгой юм. Генетик байгаа хаа. Манай ээж бас яг адилхан. Маш олон хүмүүсийн дургу хүрдэг. Би бас яг адилхан. Олон хүний дургу хүрдэг. Тэгэхээр одоо энд ч гэсэн хүүхэд чинь компьютер дээр сууж шít тий. Тэгэхээр хүүхэд чинь хүсч энд ахаад юм сурж гин үү? Та хүчээр сургаж гин. Аль. Тэгээ тэр цэвэр ирчлүүлээгээр өөрийнхөө пашн олно гэсэн худлаа юм байхгүй. Тийм учраас заавалчгүй цаанаас чиглүүлэг байх хэрэгтэй хаа. Тэгээ тэр нь би юу л итгэдэг. Тэ. Яг нэг юм хийгээрээ гэсэн хүч ерөөсөө гарахгүй байгаа. Би юу шаарддаг юм бэ гэх юм бол нэг юм хийгээд үз. Тэ. Сайн хийгээд үз. Байнга сайжир. Тэрэнд анхаарал тавь. Өөрийнхөө ажилдаа шүүмжлэлтэй ханд. Нөгөө яг цаанаа нэг алгоритм байгаа зү тэ. Юм хий. Дундуур нь битгий залхуураад бай. Хийсэн юм үзүүл, шүүмжлэл хүлээж ав, сайжир. Тэгээд бүтэн жилийн хугацаанд нэг юм хийж үзээд сайжраад авах юм бол тэр сурсан юм хаанч хэрэгжүүлж болох байхгүй. Тэр алгоритм маань тэр томьёо маань амьдралын бүх хэсэгт нь тохирдог байхгүй. Тэрийг л зааж. Тэрийг одоо заахгүй юм бол амар харахгүй баха. Бууж өгдөг. Дийлэнх хүмүүс бууж өгдөг л дөө. Ер нь нэг ингээд зорьсон зүйлдээ явахад ойролцоогоор ер нь хичнээн хугацаа шаарддаг гэж бодож байна. За контентын дээр л бодъё л дээ. Контент уу? Өдөр болгоны контент гаргах юм бол 3 жил баха. 3 жил. Гэтэ өдөр болгон контент гэдэг Тэгээ ганцаараа хийж чанга ажил шүү дээ. Тэр чинь сурсан хойно баг өдөр болгон контент хий. Хийж явахдаа сурна. Тэ? Өөрийнхөө бичлэгээ харна. Нэгдүгээрт өөрийнхөө бичлэгээ харна. Тэгэл хүмүүс өөрийнхөө дуу хоолойн айгуу дургу. Тэрнээсээ айгаад байдаг. Тийм учраас өөрийнхөө бичлэгээ үзэхгүй. Тийм учраас өөрийнхөө бичлэгээ үзэхгүй юм бол сайжрахгүй. За тэгээ өөрийнхөө бичлэгээ сонсохгүй үзэхгүй байгаа учраас ямар үгийг байнга давтаад идэг юм бэ сэлэхгүй. Тийм ээ. Тэгээд за гэдэг юм бол ёо ямар ядаргаатай юм хүн үзэхгүй байхгүй. Тэгээд өөрийнхөө контент хийснийхэн дараа тий би энэ одоо үзэхгүй үгүй юу гэсэн өөрөөсөө асуухгүй. Би хийсэн юм чинь сайн бахаа гээл өөрийнхөө магтаал ингээл яваад ах юм бол бас бүтэхгүй. За хоёрдугаарт хүмүүсээс ингээ фидбек авахдаа за миний өгшөн би энэ контент хийлээ энийг үзтээ шүүмжлэлтэй гэх юм бол юу хүсдэм бэ гэх юм бол магтуулах дуртай байдаг байхгүй юу? Болохгүй байна. Би 5 секундын дараа хүсгээ болж байна. Тэгээ тийм үг сонсохоор гомдно чи жинхэнэ найз биш гэх мэт шин. Ерөөд тийм юмнуудыг би хүүтэй бас зааж байгаа. Хүүгийн маань хийсэн бичлэгийг хараад дуу нэгтгэж чангаан зас. Тэ. Энэ катн дим юм байна. Өнгө нь болохгүй юм байна. Гэл байн одоо аваа би мундаг юм хийсэн байгаа үсттэй. Гэт тэрийн дээр жоохон гал унтраагаад сайжир. Дахиад үз. Тэгээ хаяал болчих гэлдэг. Тэгээ тэрний аягүй баялдаг байхгүй. Тэгэхээр нөгөө монголчуудын нэг уламжлалаас өөр байгаад байна л да. Монголчууд ч одоо зүр цэцүүгээр ер нь хүмүүждэг. Бурмаар тэтгэхээр урмаар тэтг гэж. Тэгэхээр байнга л ер нь урамшуулж гэдэг ойлголттой байгаад шүү дээ Монгол соёл. Таних бол эсэргээр байна. Яг эсэргээр. Яг гэвэл амьдрал хийзэж тийм биш байхгүй юу. Тэгээ яг жинхэнэ одоо бодит зах зээл гэх юм уу одоо компани дотор ороод гүйцэтгэх эрхлэлчний ажлыг хизээж байнга багтахгүй байхгүй. Тэ? Хийж байгаа юм чинь угаасаа хөвчлэн бүтлгүүд нь фейлтэн. Тэгээ чамаас хамаагүй сайн юм хийдэг зөндөө байгаа гэх мэт шин. Тийм учраас тэгээ бид нар нэлцгаа байгаад байна уу? Тэгээд үг сонсохгүй, тэгээд сайжрах хүсэлгүй, яг шүүмжилт сонсноо гэдэг чинь өвдөлт тахгүй болохгүй байна. Сайжрах хэрэгтэй байна. Одоо контент хамт хийж байгаа хүмүүс би бас хэд хэдэн найзуудтайгаа л та бүгдээрээ контент хийдэг, сартаа нэг удаа уулздаг. Тэгэл шууд хэлдэг байхгүй. Наач тест явахгүй юм байна. Хэдрээ сүүлийн үеийн хандлага аяг муутсан байна. Яриагаа өөрчлөө. Юм өөрчлөө. Гэлтүүлэгч юм болохгүй байна. Байн өвддөг штэ. Тэ дотроо үргэлж өөрийнхөө ингээд өмөр мөр хамгаалмаар байдаг. Гэхдээ тэдний зүг юм бол сайн үг гэж яг юу юм бэ? Аюу сонирн байгаа байхгүй. Сайн хүмүүжлэх гэж яг юу юм бэ гэх юм бол байн хүүхдийнхаа хийж байгаа юм магтаад нэлцэнхаа хүүхд бий болгоно гэдэг чинь сайн юм уу юм? Муу ахгүй.
Аюу санаа. За тэгээ үг таадаг хүүхдийг гаргахын тулд үр дүн сайн шүү дээ. Тийм учраас тийм хүүхдийг гаргахын тулд би яаж ярих хэрэгтэй юм бэ гэдэг чинь нөгөө ёс суртахуунаараа дамжуулаад тэрс муу юм хэлэх хэрэгтэй байхгүй. Би хоёр дахь удаа танаа офис дээр ирж байна л та. Тэгээд танаахан хаспитал сайнгүй л ажиллах юм. Эдгээр өөрсдийн сайн дураар ажиллаж гинөө та хүчээр ажиллаж байна. Сайн дураар. Илүү хөгжих гэж ажиллаж гинөө илүү цагийн цалин авдаг юм уу? Үгүй илүү цагийн цалин авахгүй. Сайжрахын төлөө л эндээ сууж байгаа. Өндөр цалин авмаар байгаа юм бол MCS юм уу, таван богт ч юм уу, том групп компани юм уу, ой толгоор юм сурмаар байгаа бол эндээ. Тэгээ сурсан шиг тий сур, ажилласан шиг ажил. Юмны ард гарья. Тий. Яг тиймэрхүү хүмүүс байгаа юм бол юм сурн зөндөө юм сур. Тэгээд жижигхэн компани айгуу чөлөөтэй баг хөссөн юм дээр ажиллаж болно. Тий. Тэгээд тэр эрхчлөлийг нөгөн тэгтээ тулсан ажиллаа, сураад яваа. Тэгэл сураа явсан дараа баяртай гэх юм бол окей. It's fine. Тэгээд 7 цагаас орой 10 хүртэл ажилладаг. Тэгээ хагас бүтэн сайнгүй байдаг. Эхнэр юм хэлэх үү? Хэлэхэ болсон. Болсон. Хизэнээс. Ер нь бол 2020 оноос хойш ч юм уу. Сүүлийн 4 жил. Хүлэн зөвшөөрсөн байна гэсэн үг. Та одоо энэ режимээр ингээ ажиллаад байх юм уу? Хугацаа байгаа юу? Дасглаа зөв хийгээд зөв хааллаараа явах юм бол энэ энерги одоогийн байдлаараа хэврээ байгаа л. Тэ. И жоохон ядарч эхэлж байгаа. Гэхдээ одоо нөгөө яс ядарч ийна гэхээс илүү гайгүй л дээ. Гэхдээ гайгүй. Яг дуртай юм хийж байгаа болохоор нэг тэхгүй байна. Тэгэхээр нөгөө гэр бүлийн амьдрал чинь одоо орхигдоод ш. Тэгээ энэ бол сонголтоороо золиослж байгаа. Яг гэх юм бол миний зорилго өөр газар явж байгаа. Тэгээд хүүхдүүдийн хүмүүжлэх гэсэн юм байгаа. Тэгээд хүүхдүүдэд цаг гаргана гэдэг бас нэг томоохон асуудал. Тийм учраас нөгөө хүүхдүүдээ офсээр авчираад тэгээд тэднэрт ерөнхийдөө хоёр хүүхдтэйгээ цуг ерөнхийдөө хүмүүжүүлж байгаа энэ бас тийм юм хийлгүүлээд чөлөө цагаа юун дээр зарцуулж байгаа юм бэ хинаад тэгээд онцгой юм юу юм бэ гэх юм бол манай бага хөгжлийн бишэлтэй тийм сургуулиуд манай хүүхдийг авахгүй байгаа. Яг гэх юм бол унж магадгүй гэх мэт чинь тийм улсын сургууль өгчих юм бол нэг анги дотор 50 60 хүүхдтэй багш байхгүй. Тэгвэл би өөрөө эндээ сурж байгаа байхгүй. Тийм учраас одоо нөгөө идрот 6 өглөөний 6 цагаас оройн 10 цаг хүртэл одоо тэр шигт ажил хийж байгаа ерөөсөө биш. Тэгээ хүүхдүүдтэйгээ тулж бас ажиллаад байгаа байхгүй. Тал тэр цагийн 40% гэх юм уу. Тийм. Ингээд задлаад ярих юм бол ойлгож хийж юм л та. Нөгөө work life balance гэсэн асуудал гарч ирсэн байгаа тийм. Тийм учраас энэ хүүхдүүдийг тодорхой хэмжээгээр жоохон ажил шиг болгочих юм бол шийдэл байсан байхгүй. Тийм. Мөнгө олох хэвээр. Хөгжим бишэлтэй хүүхдүүдийн эмчилгээ гэх мэт шин зарлагууд маш өндөр гадагшаа байна явах хэвээр. Тийм учраас мөнгө хэрэгтэй. Тийм учраас ажиллах хэвээр. Хүүхдүүдтэй хувийн сургуулиуд явуулж байгаа маш үнэтэй. Тийм учраас бас мөнгө олох хэвээр. Тийм учраас тэ ажил хийх хэвээр. Хүүхдүүдэд харах хэвээр. Яаж нийлүүлж. Тэгээ контент дээр бас тэр хүмүүжил сурсан юмнуудаа болж байгаа юмнуудаа оновчтой юм, оновчгүй юмнуудаа бас хуваалцаад байгаа. Энэ бас таны хэлсэн л үг л дээ. Зовлон маргаан шийдэж чадахгүй зүйлс айдсын цаана утга учир байдгаа гэж. Хитрхи аз жаргалтай байх юм бол хүнд зориг байхгүй болчихно гэдэг утгаар хэлсэн баг л тийм ээ. Нөө ардаас гарсныхаа дараа нэг 2 долларын амарсан лагер дээр. Аз жаргалтай мах шаарна тий утсаа майж гих мэдчлэн. Тэгвэл урд нэг чаленж байхгүй тий. Тэгэл юу анзаарчихсан бэ гэх юм бол эхний өдөр гайг байсан. 3 дахь өдрөөс хойш өөдөд гисэн. 4 дахь өдөр би дэлгүүр явган алах нь штэ 20 минут. Түцлөө баг яваад тэгээ нэг пи аваад ууж байгаа. Маргааш бас дахиад 7 хоногийн дараа түцлөө яваад нэг пи аваад буцаад уугаад тэгсэн чинь дахиад амт сангаад дахиад түцлөө явж байгаа хгүй юу. Тэгэл дотроо ингэ бодож байгаа хгүй. Дэлгүүрийн борлуулалт шүү дээ намаа юу гэж бодох юм бэ? 2 удаа яаж ийна. Тэгээд дахиад 2 өнгөрсөн чи тэрийг бодхоо байгаад тий. Тэгээд дараа нь бүр ингээд түцлөө явахдаа 1 пи авахгүй 3 пи авч байгаа хгүй шүү. Гэл нэг мөсөө авчи. Нэг мөсөө авчи. Тэгснээ ингээд 3 пи дуусгацсан байдаг. Тий. Тэгэл яг нэг өдөртөө нэг 3 4 пи уугаад юу хийгээд байгаа юм бэ? Тэгээ өдөржин манарцсан ингээд гэл тий. Тэгээд ер нь зүгээр ингээд чөлөөтэй хүссэн юмаа хийнэ гэдэг чинь
эсрэгээр аз жаргал биш баха. Тэ. Хамгийн гол нэрхтэн хүн. Нийгэмтэй дандаа барилтаа, ноцлолтоо, зуралтаа л байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр хүн өөрийгөө режимд оруулах хэрэгтэй юм шиг байна л да тий. Тийм нөгөө бас манай аавын жишээ бас харж байгаа. Тэтгэвт гарсан одоо аав гоё ингээд чөлөөтэй байна гэх мэт чинь бүтэн сар суулаа даралт нь өсөөд гүзэн ингээд томроод тэгэл аав надад юу ч хэлсэн байх юм л итрэн тий ажиллах хэрэгтэй юм байна гэл. Тэгэл одоо бас ажил хийж байгаа аав. Тэгээд автагаа ярихаараа яаж юм гэсэн чи ажил дээр гоё байна, турцсан байна, даралт зүгээр байна, зүрх окей болсон байна. Тийм учраас тэгээ аав бас нэг юмтай зуралтаа л зовоол явж байгаа. Гэхдээ тэр амьдралын зайлшгүй хэсэг байх хэрэгтэй гэж бодож байна. Одоо битэрээ ярилцлагын нэрийг ч одоо би хинд вэ гэд өгчөөд байгаа юм л та. Тий. Олохын тулд яах хэрэгтэй гэдэг. Хамгийн харанхуй газар руу орох хэрэгтэй. За. Тэндэл хүсэж байгаа хариулчин байна. Тий. Орхоос айгаад байна уу хүмүүс? Эсвэл тэр харанхуй газрыг олохгүй байна уу? Яг хамгийн амархан нөгөө шүд хорхоод байгаа юм бол шүд нэмжтэр очтгоо. Тий. Хизээ очтгийг байх юм бол толгой байхаар. Тэгээ өөр нэг жишээ эрэгтэйчүүдийн хизээ имлэгт очдог юм. Эхнэр нь авахаар, эхнэр байхгүй юм бол ээж нь авахаар. Ээж эхнэр байхгүй юм бол найз охин авдаг. Тэр байхгүй юм бол охин нь авдаг. Тэгээ тэр бүгдээрээ байхгүй юм бол эрэгтэй хүн хизээ имлэгт очдог юм байх юм бол түргэн авдаг байхгүй. Тий. Тэгэд хамгийн сайн жишээ би ханаас сурах юм бэ? Ханаас нэг яаж энийг тайлбарлах юм бэ гэх юм бол эмэгтэйчүүдээс аягүй сайн харагдаж байгаа. Монголд ерөөхдөө гэр бүлийн салалт нэлээд өндөр. Тэгээд бүтггүй эрэгтэйчүүд маш их. Тэгээ гэр бүл салахтаа зүгээр ингээд хөрөнгө мөнгөөрөө ерөөс хангахгүй хэрнээ зүгээр хай авчдаг. Тэ? Хоёр хүүхдээ эхнэрээ тэ? Ямар ч баталгаагүй хай авчиж байгаа. Тэгээд нөгөө эмэгтэй маань хүссэн ч хүсэг байсан ч хамгийн харанхуй цикл рүү орж байгаа. Тэн дотор байгаа мангастаг нэг тулхтал байх хэрэгтэй. Тэгээд маш мундаг хөдөлмөлж байгаа эмэгтэйчүүд цаана юу байгаа юм бэ гэх юм бол хав харанхуй цэг. Тэгээд тэрнээс өөрөө гараад ирсэн. Тэгээд маш их хүчрхэг болсон. Монголын нийгмийг эмэгтэйчүүд авч явж байна. Тийм. Яг гэх юм манай нийгэм айгүй эмэгтэйлэг. Тэгээд манай улс төрийн систем ч гэсэн социализм байсан. Халамжийн засгийн газар шүү дээ. Хөдөлмөрлөл хэрэггүй, ажлын байр маа. Юу ч хэрэггүй, байр маа. Ажлын байрын юм хэрэггүй, өсөж өгөхгүй. Тэг ингээм харах юм бол Германаас Монголд ирэхдээ би нэг юм аюу гайхсан. Маш олон бүтггүй гарууд байсан. Тэгээ хоногоор уудаг нь би анх удаа харсан. Хэд хоногоор шүү дээ, ганц хоногоор биш шүү. Тэгээ хэд хоногоор ууж байгааг нь харсан. Тэг цаана хариуцлага маш ихээр хүлээж байгаа шүү дээ. Маргааш ажил хийж чадахгүй маань ингэн бүх юм хамаагүй. Яг нийгмээрээ юм байгаа хгүй юу? Тийм. Тэгээ энэ дотор шашин байгаа. Тэгээд нөгөө өмнөх үеийн тэр юу байна? Улс төрийн систем, нийгмийн соёл байна. Тэгээд ерөөхдөө маш буруу. Таны томьёосноор одоо бид нар эмэгтэй нийгэмд амьдарч байгаа юм шиг байна да. Тийм ээ. Энэ болохоор социализм буюу 90 оноос өмнөх тэр нийгмийн тогтолцооноос үүдэлтэй байх. Өөр улсад манайх шиг эмэгтэй нийгэмтэй улс байна уу? Жишээ. Яа тэгээ социалист улсууд бүгдээрээ байсан одоо нэлийн тийм. Одоо Америк улс бас тийш дөгч байгаа. Жишээлбэл нөгөө англиараа хэлэх юм бол нөгөө participation trophy гэдэг байхгүй юу? Нөгөө жишээлбэл спортын тэмцээнд орохороо заяа онцгой байрууд байгаа. Тэр нь яг юу юм бэ гэх юм бол 1-р байр нь ороогүй, 2-р байр нь ороогүй, 3-р байр нь ороогүй. Хэрнээ хүмүүсийг гомдоохгүй. За. Тийм. Чи дүүгээ байсан болохоор чам медаль өгч байна. Одоо Монгол бас тийм болчиход байна л та. Угаасаа тийм байсан баха. Одоо Америк бас тийм юм болж байгаа юм. Тэгэл тэрний эсрэг гэхгүй юу? Тэрний эсрэг байх ёстой юм шиг надад санагдаж байна. Одоо жишээлбэл сая манай хүү бас нэг тэмцээнд ороод мөнгөн медальтай орж байгаа байхгүй юу? Аваа би 20 дахь байранд орсон. Гэл би зүгээр жок маягаар хэлсэн байхгүй юу? Түл чи анхны ялагч юм байна. Ялагдагч юм байна. Тэ? First loser чи юм байна. Тэ? 3 дахь байр би ерөөсөө чамтай ярихгүй. 1 дахь байрыг л яри. Эсвэл 2 дахь байр орсон бол би дараа нь яг ингээд шууд ингээд зөвлөө нь хэлээгүй л дээ. Зүгээр оншилж үзсэн. Яг ямар ягс өгөх юм бэ? Хүүхдэрээ туршилт хийгээд байна. Тийм. Тэгээ дараа нь ерөөхдөө дараа жилдээ хоёул яаж 1 дахь байранд орох юм бэ гэд ярьсан. Тийм. Тим юм лөө ярья. Зүгээр ингээд онцгой байрны медаль авсан. Тэгэл тим юмтай ирсэн л дээ. Тэгэл би одоо энийг яах юм тий? Хөргөчн дээр зоогоод 2 жил нэр хаягдана. Тим хийхгүй. Чи ханда
ядаж 10 жил байх юмыг ирээ. Тэгэх юм бол хоёлоо хандаа үлгийо. Та номын дэлгүүрүүд дээр орж ийн үү? Байнга. Та 5 ном гаргасан гэсэн. Таны ард 3 нь байх шиг байна тий. 2 нь яс. Энд байх. Борлуулалтанд байхгүй юм уу? Тийм борлуулалт байхгүй. Яг гэх юм бол энэ одоо би баг ном гэж нэрлэмээр байна. Баг гарын авлага болсон. Тийм айгуу. Тийм. Ер нь ичмэр юм болсон. Тийм. Энэ бас ерөөхдөө яг гайгүй. Гэхдээ эхний 2 нь юм уу тийм. Ерөөхдөө миний чадвар дэшсэн учраас ерөөхдөө нөгөө софтвер байгаа шүү дээ. Windows XP санаж байна уу? Хэрэгжилж байгаа. Хэрэглэхгүй байгаа. Тийм учраас нөгөө софтвер шиг апдейт яваад байгаа учраас энийг худалдаанаас гаргацсан байна. Энийг асууж байгаа нь таны номнуудын борлуулалт хэр вэ? Санхүүгийн чиглэлээр бол номер 1 дээр явж байгаа. Зөв. Тэгэхээр таны артал дандаа ер нь гадаад номнууд их хвчлэн байл та. Монгол номноос авдаг уу? Авахгүй. Авахгүй. Яг. Ер нь бол нөгөө юм байгаа. Хэнийг дагдаг юм бэ гэх юм хамгийн мундаг хүнийг дагнаа. Тэ. Тийм учраас би англи хэлтэй болохоор хамаагүй сайн номнууд байгаа. Тийм учраас тэр англи номнууд уншина. Тэ. Гол дэлхийн хэмжээнд гарахаар монгол хүн байх юм бол тэр номыг шууд уншина. Ингэж хэлснээр олон хүний бас дургу өргөж болно л да. Тэрээс бол ерөөсөө айдгүй юм байна. Дургу хөр. Англи хэлтэй бол миний номыг битээ яа. Тэ. Миний номыг битээ яа. Тэ. Миний номыг битээ аваа. Warren Buffett-ийн ном аваа. Тэ. Эдротийн ном хэрэггүй. Кандидат эмийн сайтныхаа би юм бэ подкастыг та бүхэндээ өргөж эхэлсэн байгаа. Өнөөдрийн зочин Идрот байлаа. Ингээд дараагийн зочноор ирэх болцлоо. Тэр баяртай баярлалаа.